заримдаа нэг, заримдаа нэг. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас Баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Сонсогч тань шинэ 7 хоногийн мэндийг хүргэж байна. Мөн даваа гарагийн мэндийг хүргэж байна. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээрээ судалгаа 71 нэвтрүүлэг маань шинэ 7 хоногийн цоо шинхэн дугаараа сэтгэл судлаач баясгалан гэр бүл судлаач их цолмон нар хүргэж байна. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ манай сонсогч үзэгчид хамт байгаарай. За та 104.5, 84.5 долгион дээрээс биднийг сонсож бидэнтэй хамт байхаас гадна биднийг үзэх боломжтой. Захин орчинд буюу Facebook дээрээ гэр бүлийн радио 104.5 гэсэн хайлтыг хийх юм бол радиогийн маань пэйж хуудас гарч ирнэ. Энэхүү пэйж хуудасаар бидний одоо шуудаар дамжуулагдж байгаа лайвтайм маань хамт байснараа та нэвтрүүлэгт маань оролцох боломжтой. 9966 104.5 гэсэн манай эфирийн утас бас нээлттэй байгааг дуулахад таатай. За тэгээд баясаа гэгчтэй өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Гэр бүлийн радио 104.5 долгион дээр судалгаа 71 нэвтрүүлэг 7 хэмжиж нэг огтл гэсэн урайтаагаар эрхэм сонсогч танд хүрч байна. Тэгээд мэдээж бид бол судалгаа нотлохыг ярина. Тэрнээс гадна арга зам, гарц шийдэл юу байна вэ гэдгийг бас хуваалцдаг байгаа даа. Тэгэхээр өнөөдрийн маань сэдвийн хувьд залуу гэр бүлийн тулгамцсан асуудлууд гэдэг сэдвийг хөндлөхөөр бэлэн болсон байна. Тэгээд сонсогч та бидэнтэй хамтдаа байгаад яг өнөөдөр таны гэр бүл магадгүй залуу бол энэ залуу гэр бүлд нь ямар асуудлууд тулгарж гин, тулгамдж гин, тэрийг хэрхэн яаж шийдэж гин бидэнтэй хамтдаа байгаад энэ сэдвээр ярилцаарай гэж урьж байна. За тэгээд өнөөдрийн залуу гэр бүлийн тулгамцсан асуудал сэдв маань ингээ 2 дахь сизон 2 дахь секрет нь орж ирж байгаа. За тэгээд өнгөрсөн даваа гарагт бас яг энэ тулгамцсан асуудлыг ярьсан. Тэгээд энэ судалгаа маань өөрөө Дундгой аймгийн хүүхэд гэр бүл одоо залуучууд хөгжлийн газраас ингэж судлан гаргасан нэгсэндөө бид нар орон нутгийн залуу гэр бүлийг хотын гэр бүлүүдтэй ингэж харьцуулж ярьж байгаа ийм одоо бас судалгааны онцлог байгаа юм л да. За тэгээд өнгөрсөн даваа гарагт одоо ингэж за энэ судалгааг маань болохоор зэрэг их сурвалжийн дуртахад Бавууд орчийн бүжин лам гэж гэр бүлийн асуудал харьцсан мэрэгчлэлтэн маань өөрөө судлаж бас ингэж гаргаж ирсэн орон нутгийнхаа иргэдийн амьдралаас бас гаргаж ирсэн. Тэгээд энэ судалгааны онцлог нь болохоор нэг гоё одоо авууштай зүйл нь яасан бэхээр яг тэр асуудал дээр нь орон нутаг өөрөө яаж ажилласан, өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийсэн, тий асуудлууд дээр ямар одоо бодлого орон нутгийн зохицуулалтууд бас байсан бэ гэдгийг ингээд тусгаж өгснөөр их онцлогтой байсан. За тэгээд өнгөрсөн 7 хоногт энэ дээр сууж байхад ер нь бол орон нутгийн гэр бүлүүдийн нэг онцлог зүйл нь мэдээж одоо тэнд чи амьдрал ингээд ахуй өөрнө нь өөр хүүхэдтэй болно. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийнхаа боловсролын асуудалт, ирээдүйн асуудалт маш их санаа зовнилуудтай тий тэрнээс үүдсэн санхүүгийн бэрхшээлтэй одоо хадгаламжийн асуудал ч юм уу за тэгээ боловсролын асуудал гэдэг юм уу тэдгээр зүйлсүүдийг ингээд шийдвэрлэх асуудлууд нь айгүй өндөр гарч ирсэн юм одоо нөгөө хотын гэр бүлүүдтэй тий хотод нийслэл хотод сурч байгаа гэр бүлүүдтэй харьцуулах юм бол тэр асуудлууд нь айгүй өндөр гарч ирж байгаа нь бас ингээд сонирхол татчихсан. Тэгээ яалтчгүй одоо нөгөө хөдөө орон нутагт амьдарч байгаа. Одоо манайх ч гэсэн ер нь орон нутгаас ирсэн гэр бүл шүү дээ. Тэгээд орон нутагт ингээд удаан амьдраад ингээд ихлээр зэн яг хөгжлийн хувьд яг л нэг юм хайрцаглагдсан. Яг л тэр орон нутгаасаа шинэ хижээлээ үнэхээр хүртэж чадахгүй болол одоо ялангуяа бидний хувьд чинь бүр эрдэнэт гэдэг чинь орон нутаг гэхээс илүү хот суурин газар шүү дээ тий. Гэтэл яг тэр мэдрэмж ингээд төрдөг гэсэн байхгүй. Хэрвээ хотод байсан болвол тий надад энэ ингээд хилний бэрхшээл эсвэл одоо юу гэдэг энэ соёлын ялгаа, шинэ соргог зүйлийг хүлээж авах гэдэг зүйлүүд хамгийн нэг намарт. Гэтэл яалтчгүй хот ч гэсэн хот суурин газрын одоо ийм орон нутаг ч гэсэн нөгөө ингээд дандаа хоёр дахь ч ингээд хот болчихж байгаа шүү дээ. Тэр утгаараа ер нь л ийм хоцрогдол ийм зүйл ингээд байгаад энэ гэтэл Дундгой аймгийн маань хувьд бол нийслэлээс бас нэлээд ийм аслагдмал тий. Гэтэл чинь эдгээр хүмүүсийн маань хувьд хүүхдүүд нь
нь боловсрал эзэмшихийн тулд хот суурин бараадах хүсэлтэй өөртөө ч гэсэн тэгж дэмжих хүсэлтэй ч гэдэм те. За тэгээд дараагийн одоо хувьд ингээд тулгарч байгаа асуудал нь чөлөө цаг багхгүй. Дандаа л нөгөө мал ахуу те. За тэгээд нөгөө малын одоо ийм ахуй соёлтой учраас бүх зүйлээ л яг одоо малын үр шим, малын одоо араас явж байгаа. Тийм болохоор чөлөө цагийн ийм төдийлөн байхгүй. Сурч боловсрох гэдэг тал дээр асуудалтай ч гэдэм. Ялч орон нутгийн нэг ийм сонирхолтой онцлогоос шалтгаалсан зүйлүүд байгаад байсан л та. За тэгээд ерөнхийдөө ингээд өнгөрсөн 7 хоногт бас яг дурдсан одоо мэдээллүүдийн судалгаанд маань бол нийтдээ 805 гэр бүл хамрагдчихж байгаа. За. Айгүй сонирхолтой. За тэгээд мэдээлэлээ ямар байдлаар одоо энэ нөгөө мэрэгчлэн маань судалсан бэ, цуглуулсан бэ гэхээр нэгдүгээрт нь болохоор тоон болон чанарын судалгааны аргыг ашигласан байгаа. Хоёрдугаарт нь баримт бичгийн одоо шинжилгээний аргыг ашигласан. Хоёр төрлийн одоо ийм одоо хүмүүсийг одоо оролцуулахдаа нэг нь дандаа яг судалгаанд оролцож байгаа нөгөө 805 гэр бүлүүдтэйгээ асуулгын арга авсан, ярилцлагын арга авсан бол хоёр дахь нь яг тухайн орон нутагт ажиллаж байгаа мэрэгчлэнгүүдийг бас ингээ хамруулсан байгаа юм л та. Онцлог нь юу байдгийг. За энэ онцлог дээр тулгуурлаад орон нутгийн хүмүүс маань яаж ажилтгийг гэдгийг нэг экспертүүдээс мэдээлэл цуглуулсан юм байгаад. За тэгээд энэ судалгаанд маань нийтдээ одоо 805 гэр бүл байсан. За тэгээд мөн төрийн албан агч 423 албан агчдаас мэдээлэл цуглуулсан байна. За тэгээд хөдөлмөр эрхлэгч 67 хүн байсан болвол одоо энэ яг суурин газараа бараадсан. Яг малчт нь болохоор 174. Харцангуй бас яг Ер нь их тэнцвэртэй бас тэгсэн бай. Төрийн албан агчид ажил эрхэлж байгаа, замаалчид гэд нэлээсээ холсон байх шүү дээ. Тий. 46 дугаар хуудсан дээрх мэдээлэл те. Ажил эрхэлдэггүй 86 хүн бас хамруулсан байгаа. Аж ахуйн нэгж болохоор ажил эрхэлдэг 55 гэр бүлийг ингээ хамрагдсан ба. За гэр бүлийн бүтцээр нь харах юм бол дан гэр бүл нь 77%тай. Хэвийн одоо яг нөгөө ингээ гэр бүл шинэ гэр бүл зохиогоо залуу гэр бүлүүд маань 14%тай гэж одоо бусад одоо хэв маягийн ч юм уу одоо салсан ч юм уу тий бэлэвсэн ч юм уу тэр гэр бүлийн онцлог бол 8% таа гэсэн. За тэгээд сумдуудыг нь харах юм бол Адаа цаг, Баян Жаргал, Хуулт, Говь Ухтаал, Гурван сайхан, Дэрэн, Дэлгэр цогт, Дэлгэр хангай, за цаашлаа Луус, Үлцэт гэх мэтлэн 15 сумыг. За тэгээд сум болгоноос хэд хэдэн одоо хувиар ингээд гэр бүлүүдээ ингээ хамруулснаа бас ингээ тусгаж өгсөн байгаа. За тэгээд нийгмийн мэдээллийн статистик боловсруулалт хийх SPSS програмыг ингээ ашигласан гэсэн байна. За одоо өнөөдрийн хувьд бол хоёулаа 48 дугаар хуудаснаас буюу одоо нөгөө их сурвалжтай мэдээлэл учраас тий сонсогчд тэгээд үзэгчд маань бас яг ингээ анзаарах юм бол энэ залуу гэр бүл тулгамдж байгаа асуудлыг Дундгой аймгийн жишээн дээр бид нар дөрвөлөөд ингээд ярьж байгаа. Тэгэхээр хотын гэр бүл залуу гэр бүлтэй ч гэсэн ингээ харьцуулаад явах бүрэн боломж байгаа. За тэгээд аймаг залуу гэр бүлийн талаарх баримталж байгаа бодлогууд бол ингээ хэрэгжиж байгаа. Хэд хэдэн хүрээнд ингээ 21-с 25 онд ингээд аймаг маань ингээ бодлогуудыг хэрэгжүүлж байгаа. За тэгээд хүний хөгжлийн хувьд бол нийгмийн суур үйлчлэгийг одоо хүртээмжтэй хүргээд хүний хөгжлийн индексийн үзүүлэлтийг 2019 онд одоо 0,689 байсан болвол 2025 онд 0,709 болгож бас өсгсөн гэсэн ийм одоо дүнг бас ингэж харуулсан байгаа юм л та. За тэгээд гэр бүлийн доктортой байдлах дэмжих ийм одоо бодлогуудыг баримталж байгаа. За эрүүлэнд болон боловсрал гэр бүлг ингээд явж байна тий. Аха. За залуу гэр бүлүүд гээд харахаар зөвхөн Дундгой аймгийн жишээн дээр боловч одоо манай Монгол улс чинь 21 аймагтай. 21 аймагт бас л адилхан залуу гэр бүлүүд байгаа. Тэгээд ер нь бол Дундгой аймгаар жишээлж гаргаж ирж байгаа мөртлөө яг Монгол улсын одоо орон нутагт амьдарч байгаа залуу гэр бүлүүдийн амьдрал тулгарч байгаа асуудлууд ер нь бол ижил төстэй байдаг тий. За тэгээд Улаанбаатар хоттой харьцуулах юм бол арай жоохон ялгаатай ч гэдэм үү. Тэгэхээр яг энэ дээр болохоор эдийн засаг, амжиргаа, харилцаа, сэтгэл зүй, тэгээ эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг бол нэлээд сайхан онцлоод гаргаж ирсэн байх шүү дээ. Тэгэхээр гэр бүл гэхээр гэр бүлд ер нь ээлтэй бодлого хэрэгжүүлж гин үү те хөгжил хамгааллыг нь хэрхэн сайжруулж гин вэ гэд зорилгыг бол тавьсан байна те. Зорилгын хүрээнд гэр бүлийн одоо доктортой байдлыг дэмжих чиглэлээр сургалт нөлөөллийн үйл ажиллагааг нийт одоо гэр бүлийн 30% нь хүргэнэ гэдэг ч юм уу тийм ийм зорилтуудыг тавиад явцсан байна. Эргээд нөгөө орон нутагт байгаа хүмүүст маань хүний хөгжил хэрэгтэй байгаад байна тийм боловсрал мэдлэг мэдээлэл хэрэгтэй байгаад байна. Тэгэнгүүт энт суурилсан зорилтуудыг бас тавиад явсан нэг онцлог байгаад байна шүү дээ. Гэр бүлийн боловсрал олгох сургалт зөвлөгөөг бол зохион байгуулах юм байна. За тэгээд төр хамгаалагч шиг байр бий болгоно гэсэн байна. За гэр бүл зөвлөгөө өгөх төвийг стандартын өрөөтэй болгоод одоо хосуудын гэрлэх ёслолын үйл ажиллагааг хүртэл зохион байгуулах нь байна. Одоо хосуудад бол орон нутагт бол юу гэдгийг ийм одоо гэрлэх ёслолын ордон гэдэг зүйл байхгүй учраас ингээд Улаанбаатар руу төвлөрдөг арай жоохон том газар руу төвлөрдөг бол аймагтаа байснаар нөгөө залуу гэр бүлүүд гэр бүл болохдоо нэг гоё ийм
гэр бүл болж байгаа шүү гэдэг нэг тийм мэдрэмжийг авах хэрэгтэй байгаа даа шүү дээ тий. Үн цэнийг авах хэрэгтэй байгаа даа. Тэгэхээр ийм зүйлүүдийг бий болгоно гэж зорилго тавьж. За хоёрт нь бол мэдээч нөгөө хувь хүний хөгжлийн бодлого гэдэг зүйл тий. Түрүүнд гэр бүлийн одоо боловсрал харилцаан дээр гол зүйлүүдийг тавьсан бол хоёрт нь хүний хөгжлийн бодлого. За тэгэнгүүт энэ дээр хүний хөгжлийг дэмжиж иргэдийг ажилтай орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ. За хүний хөгжлийн үзүүлэлт 19 онд бол ТИК 1689 байсныг 24 онд бол ТИК 1719 хувиар нэмэгдүүлнэ гэсэн байна. За энэ нэмэгдэлт нь энэ судалгаа тайлангаар яаж гарах нь харъя тий. За эрүүл мэндийн боловсролын хувьд болохоор эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар орон нутагт бол үнэхээр муу байдаг. Хүртээмж муу байдаг тий. Хүн амын дундаж наслалт 19 онд 74.3 байсан бол 24 онд 75 хүргэн гэдэг тооцооллыг хийсэн байна. За эргээд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ. Нөгөө нэг халдварт бус өвчлөл буюу зүрх судасны өвчлөл мөвчлгээл олон юмнуудаар өвдөд нас ороод байдаг бол эрт илрүүлэлтийг сайжруулах юм байна. За эхийн эндэгдэл гэдэг зүйл орон нутагт маш их байдаг. Эхийн эндэгдэлгүй ажиллана, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулна. 5 хүртэлх насны хүүхдүүд маш их энддэг бол бууруулна гэсэн ийм зорилтуудыг бас тавьсан байна. За тийм. За тэгээд 51-р хуудсан дээрээс ингээ харах юм бол судалгаанд нийт 805 гэр бүл хамрагдсан гэж байгаа тий. За энэ үүнээс яг төрийн албан агч 423 гэдэг чинь 50% гэсэн үг шүү дээ. Хөдөлмөр эрхэлж байгаа 67, малчин 174, ажил эрхэлдэггүй 86, аж ахуй нэгжид ажил эрхэлдэг 55 гэсэн ийм үзүүлэлтүүд байгаа. За тэгээд бүтцээр нь харах юм бол дан гэр бүл 77%, хэвийн гэр бүл 14.9%. Тэгээ яг нэгээр ингээд төсөөлөлт ингээ үүсэж байгаа юм л та үүсээд зэрэг за яг нөгөө хамааралтай харилцаагаа буюу одоо ингээ хамтдаа ингээ амьдарч байгаа гэр бүлийн онцлог бас байгаа шүү дээ. Аав ээжийнхээ мал хойд туслаад хамтаар энэ чинь бүлээрээ амьдардаг шүү дээ тий. Яг орон нутгийн гэр бүлүүд чинь. Тэгэхээр ингээд амьдраад бодоод ингээ үзэхлээр цаана гэр бүлийн асуудлууд ямар байх болоо гэсэн нэг таамагуд байгаа. Гэхдээ судалгаануудыг харъя гэж бодож байна. За яг энэ ингээд судалгаа 805 гэр бүл одоо хүний маань эрэгтэй нь бол 290, эмэгтэйчүүд нь 515, 64%-аар бас эмэгтэйчүүд өндөр хувиар хамрагдсан биш үү? Тэгэхээр яг мал дээр ч юм уу орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн бас яг юм хүн амын хүйсийн бүтцэн бас ямар гэдэм болоо гэдгийг бас ингэ сонирхож хармаар санагдчихж байгаа тийм. Гэтэ яалтчгүй ер нь бол эрчүүдийн хувьд бол эрүүл мэндийн үйлчилгээ авч яг нөгөө урт наслалт эрүүл амьдрал гэдэг дээр бас анхаарал тавих нь ер нь жоохон хомос байгаад байдаг л та. За боловсролын байдлыг харъя. За ингээ харах юм бол хамгийн бага хувиар буюу бага боловсралтай хүмүүс бас байна орон нутагт маань. За 4% буюу одоо яг бага боловсралтай 33 иргэн байна гэж үзэж штэ. Энэ судалгаанд маань 18-аас дээш насны хүмүүс оролцсон. Хүүхдүүдээс бол аваагүй штэ. Багангийнхныг бол оролцуулаагүй. Гэтэл бага боловсралтай бас хүмүүс байна гэдэг чинь одоо боловсролын хүртээмж, боловсролын одоо яг энэ хэрэгцээг одоо үйлчлэгийг хүлээж авч байгаа байдал нь ямар байсан бэ гэдгийг бас ингээд бодууштай энэ зүйл те өнгөрсөн цаг дээрээс улбалаад ирээдүг. За бүрэн бус дунд боловсралтай хүмүүс 112 гэдэг маань энэ судалгааны хувьд 14% эзэлж байгаа. За бүрэн дунд буюу одоо 193%, яг судалгааны хувьд бол 23.5%. Одоо ЕБС яг төгссөн гэсэн үг шүү дээ тийм. Техникийн мэрэгжлийн одоо боловсралтай хүн 88 хүн байсан бол судалгааны маань хувьд энэ 10%-ийг эзэлж орж ирж байна. За бакалаврын буюу дээд боловсралтай хүн 346 буюу 43%-ийг эзэлж байгаа. За магистр буюу түүнээс дээш боловсралтай хүн 33 хүн буюу судалгааны маань хувьд 4.6%-ийг эзэмш. Ингээ харах юм бол хамгийн идэвхтэй өндөр байгаа нь одоо 43 буюу бакалаврын дээд боловсралтай. Бас боломж юм тий. Гэхдээ эн чинь одоо 43% үлдсэн нөгөө 60% маань хуваагаад авч байгаа. Би ялангуяа энэ баг, бүрэн бус дунд гэдэг боловсролын агуулмжийг бас ингэж яахан тий. Харж энийг дараагийн магадгүй шатны судалгаан дээр ингэж өндөрсөн байгаасай. Тэгээ боловсрал гэдэг бол хүнийг одоо хүн болгодог бас нэг юм хөшөөрөг шүү дээ тий. Хүн боловсралгүйгээр дандаа маллаад ингээд амьдран малтайгаа ингээд яг байж болох энэ чинь ахуй соёл маань шүү дээ. Гэхдээ бид нар бас боловсралтай байдлыг чухалчлах юм 90 цаг үе ирсэн шүү дээ. Яагаад энэ цаг үеэсээ бас хоцрох хэрэгтэй гэж те мэрэгчлэнүүдийн хувьд бас яг ингээд хараад явах ийм сэтгэл талаас төрч байна. Энэ яг боловсролын хувьд танд ямар дээд одоо баг боловсрал бүрэн бус бүрэн дунд нийлээд бол 40 гаруй хувь байна шүү дээ. Тэгэл бодохоор ер нь бол боловсролын төвшинг бол ахиулах шаардлагатай байна. Энээс үүдээд эргээд нөгөө гэр бүлийн харилцаа тий за хосын асуудлууд гэл олон зүйлсүүд гарч ирнэ. Ядчил нөгөө амжиргааны асуудал тий ямар ажил эрхлэх вүлээ хэрхэн яаж одоо мөнгө амьдралаа залгуулах вүлээ гэдэг бол чухал байгаад байна. За тий гэрлэлтийн байдал дахиад орон нутагт бол бас л одоо тий баг харагдаж байна. Яг л тэгэхээр гэрлэлтийн баталгаатай одоо залуу гэр бүл гингөө 48.1% байна.
гэрлээгүй хамтран амьдарч байгаа гэсэн чинь 29% байна. Тэгээд нөгөө хамтран амьдарч байгаа мэдээж нөгөө гэр бүлийн тухай хуулийн янз бүрийн асуудлуудаар шийдэж болдог ч гэсэн бас л одоо өрөөсгөл асуудалтай зүйлүүд гарч ирнэ те. Тэгэнгүүт гэрлэлтэд цуцлуулсан буюу 153 буюу 19.9% байна. Залуу гэр бүл за билевсэн 25 буюу 3% байна гэх мэтчлэнгээр. Тэгэхээр дөрөв дээр тавьсан байсан нөгөө зорилгоудаа биелүүлэхийн тулд те зорилтуудаа тавиад тэгвэл яг энэ хүмүүст гэр бүлийн одоо гэрлэлтийн байдлын талаар үн цэнтэй ямар мэдээллийг өгөх вэ гэдэг нь хүртэл чухал байгаа шүү дээ. Тэгээ хүүсийн хувьд аваад үзэх юм бол эрэгтэй 36, эмэгтэй 64 гэх түрүүн цом ойлжсэн тий боловсролын төвшнгөөр бол гол төлөв одоо бүрэн дунд болон бакалаврын дээд боловсралтай иргэдийн эзлэх хувь нь 66.5% байгаад байдаг. Гэрэлтийн одоо байдлын хувьд 48.1% гэдэг нь 50%-аас ч хүрээгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр одоо бодиттой үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол нөх хамтран амьдраад л одоо хариуцлага өрөхгүйгээр тий за салуу салын амьдрал гэдэг нэг ийм зүйл дээр залуу асууд байгаад ах юм бол гэр бүл эргээд ард нь одоо байх төрөх мэдлэх хүүхдүүдийн хувьд маш их одоо эрсдэлд орж идэг тий. Тэгээд залуу асууч гэсэн өөртөө амжиргаагаа цаашаа дахиад хүүхэд нэмэгдэн 2 3 нэмэгдэн ахаад салдаг тий. Тэр хүүхдүүдийн амьдрал одоо чанаргүй болж ирдэг шүү дээ. Тийм асуудлууд бол үүсэх нэ. Тийм. Тэгээд одоо эн чинь нөгөө орон нутгийн хувьд цаашлаад улсын нийгмийн бодлогын хувьд гарах юм бол залуу гэр бүлийн гэдэг одоо ийм тодтолтой судалгаа байгаа байхгүй. Тэгсэн чинь яг тэр нөгөө залуу гэр бүлийнхаа хувьд одоо тий 50% даач хүрэхгүй гэрлэлтийн байдал 48% гэдэг маань одоо ингээд судлаачдын хувьд ингээд харахад бас ийм сэтгэл эмзэглүүлж штэ тий. Гэтэл эн чинь зүгээр хүн амын ийм одоо юу гэдэг бодлогын ийм судалгаа биш гэр бүлийн судалгаа байж итэл 50% даач хүрэхгүй ингээд салалттай эсвэл хамтран амьдрах гэдэг ийм тоонууд гарч ирж байгаа харахтаа бас айгүй эмзэг ингэж санагдчихлээ юм л та. Тэгээд одоо ялангуяа энэ хамтран амьдарч байгаа гэдэг дээр үнэхээр бас яг юм арга хэмжээ авч энэ хариуцлагатай байх гэдэг тал дээр бас орон нутгийн тий одоо яамдууд маань хариалагдах газрууд маань хилцүүд маань бодиттой арга хэмжээ аваасаа эхний ээлжинд судлаад ингээд гаргаж ирж байгаа нь сайн байна тий. Гэхдээ бид нар энэ судалгааг бас ингэж хийгдэг л зүйл байх л ёстой зүйл. Одоо дараагийн шатнд судалгаан дээр үндэслэгдсэн бодиттой ажлууд одоо ингээд дөмгөн байгаасаа гэж хүсэж байна. За залуу гэр бүлийн яг хүн ам зүүн эдийн засгийн шинжинд бас ямар байдгийм бэ? За тухайлбал одоо 27 насныхан бол дундаж насыг эзэлж байна. За тэгээд энэ нь бол хамгийн одоо бага хувиар одоо хамгийн бага нь бол 18 нас гэж байна тий. За тэгээд хамгийн их нь 35. Өөрөөр хэлбэл энэ судалгааны маань одоо ингээд хамрагдж байгаа насны бүлгийг харах юм бол 18-аас 35 насныхан оролцсон. За дунд чинь 27 насныхан. За тэгээ ам бүлийн тоог ингээ харах юм бол 3.5 буюу тий. Жишээлбэл 18 настай гэр бүлийн хувьд харах юм бол нэг хүүхэд оногдож байна тий. А гэтэл 35 орчим насны одоо настай гэр бүлд нь бол 8 хүүхэд оногдож байна. Ингээд нөгөө төрөлтөөрөө харах юм бол айгүй ихэвчтэй явагдаж шүү дээ. 8 хүүхэд төрүүлнэ гэдэг чинь орон нутгийнхан маань бол энэ дээр бол төрөлт бол өндөр байдаг. Гэхдээ төр хэрээрээ л бид нар нөгөө чанартай боловсрол эдийн засгийн одоо тий ийм баталгаатай байдал гэж зэргийг харах одоо хангаж өгөхгүй нөгөө талаар гэр бүлийн боловсрол гэдэг дээр нь ингээд нийгмийн зүгээс улсын зүгээс анхаарч энэ бодлогоор дэмжиж өгөхгүй бол энэ их олон чанаргүй төрөлтүүд яах вэ тий тэгээд олон эцэггүй юм ихгүй ингээд хүүхдүүд өсөөд иж идэг тий. За ажил эрхэлдэг хүний тоог харах юм бол 1.4% гэж. Аа бас л бага л ханзаарагдчих юм тий. За цаашлаад явах юм бол 0-18 насны хүүхдийн тоо 2-6 гэсэн байна. Гэр бүлийн дундаж орлого. За ер нь бол 535 гэдэг чи одоо хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ чинь арай өндөр байгаа шүү дээ. Тэ 500-тай харьцуулбал тий. За ингээд цаашлаад хамгийн ихтэй бол 3,700,000 төгрөгийн цалин бас авах юм боломжтой байдаг гэж байна. За малын тоо толгоогоор харах юм бол ер нь хамгийн багадаа 28 гэж ойлгох уу тий. Хамгийн ихтэй 1300 одоо тоо толгой малтай малчид бас ингээд энэ судалгаанд мань хамрагдсан байх боломжтой. Тэгэхээр судалгааны үр дүнгээс харах юм бол оролцогчдын нас ам бүлийн тоог дунджаар тооцох юм бол 27 нас бол дундаж байна. Ам бүл нь 3.5 байна тий. За тэгээ хамгийн ихтэй 8 гишүүнтэй байна. Ажил эрхлэлтийн байдлыг авч үзэх юм бол гэр бүл дунджаар 1 гишүүн ажилтай байх, хамгийн ихтэй 2 гишүүн тодорхой ажил эрхэлдэг байж, за ингэснээрээ өрхийн одоо дундаж орлого 535,000 төгрөг байх боломжтой. За судлагдсан нийт залуу гэр бүлүүдийн малын тоо толгой бол түрүүн хэлсэнчлэн 74.2, хамгийн олондоо 1300 одоо тоо толгой малтай, хамгийн багадаа 28 тонны мал эзэмшиж байгаа гэр бүлүүд одоо байна. Сулгааны дүнгээс залуу гэр бүлийн голлох их усүр нь бол мэдээж цалин явж байгаа. Дараагийн дугаарт нөхөө
уваараа хөдөлмөр эрхэлсний орлого нь явагдаж байна. За магадгүй одоо юу гэдгийг газар тариалан эрхлэгч гэдэг юм уу те байх боломжтой байна. За тэгээд гуравт нь одоо юуг одоо ингэж залуу гэрүүлүүд манд хийсэн байна гэхээр хүүхдийн мөнгөний орлого болвол ам бүлэд хийж явах орлого болж байна гэж хэлж байгаа. Гэтэл одоо Монгол Улсын засгийн газраас хүүхдийн одоо мөнгө гэдэг маань тэр хүүхдэд мэдээж одоо тийжээж аав ээжд нөгөөгдөж байгаа зүйл боловч тэр хүүхдийн өсөлт хөгжил, хувийн хөгжилд нь илүү төлөвлөгөө зарцуулагтаасаа дундаж одоо төвшнийхэн маань бол хүүхдийн мөнгө хадгалаад тэр хүүхдийн ирээдүйн боловсролч юм уу те ирээдүйн хөгжилтөнд зарцуулдаг бол яг орон нутгийнхан маань төлхөө энийг бол орлогын их үүсвэр гэж харж байгаа нэг талаараа ингэж яг хөө зарцуулалтаа зөв сайн хийж байгаа сайхан байна. Архины хамааралч гэдэг юм уу те ингээ буруу зүйлд бол зарцуулагдаагүй л байгаасай гэж бодож байна. Гэхдээ энэ ч одоо хүүхдийн мөнгөөр орлогоо үүсгээд амьдрын гэдэг бол тэр одоо орон нутгийн маань хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ асуудал дутагтаад байна те. Хаашаач гараа би өнөөдөр энэ ажлыг хийя гэхэд ажлын хувьд бол өдрөөр цагаар ингээ тооцогдох хэмжээний хөгжил яригдасай. Энэ 21-р зуунд тий. За залуу гэр бүлийн эрхэмлдэг зүйлийн зорилтод бол за судалгааны дүнгээс харах юм бол залуу гэр бүл голлох их усрын цалин. За энийг бол тий хүүхдийн мөнгөд ярьсан тий. За тэгээд эрхэмлдэг зүйлсүүдийг зорилтод гэр бүлээр нь харьцуулан авч үзэхэд дараах одоо үр дүнгууд гарсан байна гэж. За энийг бисагч хүргэнэ. За тэгээ судалгаа талныг нэвтрүүлэг өнөөдөр бид бас орон нутагт амьдарч байгаа тий залуу гэр бүлүүдэд тулгамдж байгаа асуудлуудыг судалгаатай нотолгоотой за төгсгөлд нь мэдээж арга зам шийдэлтэйгээр хүргэж байгаа. Тэгээд сонсогч та 99.604 5 дугаар явцаар холбогдож болно. Мэдээж гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар хурж байгаа лайв стримийн доор бас сэтгэлээ үлдээгээд бас хамтран оролцоод явах боломж байна. За залуу гэр бүлийн эрхэмлдэг зүйл мэдээж үнэт зүйл гэдэг зүйлээрээ хүмүүс бас холбогдож идэг тий хамт амьдарч идэг тэр үн цэнэ бүтээж идэг хамгийн чухал одоо тооцох зүйл гэдээ бодох юм бол мэдээж эрүүл мэндэл гэж хүмүүс хэлдэг шүү дээ тий эрүүл байвал бүх зүйл болно гэдэг. Эрүүл мэндийн хувьд бол залуу гэр бүл одоо хувилах юм бол 67.1% буюу тий 2-т орж ийн нэрнбэрээ. За тэгээд яг зорилтод гэр бүлд бол 81.4% одоо маш чухал байна гэдгийг бол онцолж байна. За тэгээд өр хүүхдийн хувьд бол 1-т орж ийн нэрнбэрээ тий манай гэр бүлийн үнэт зүйл үр хүүхэд байна гэж тий 74.3% байна. За тэгээд дараагийнх нь болохоор 3-т нь юу жигсэж байгаа вэ гэх юм бол гэр бүлийн амар амгалан байдал бат бүх амьдрал маш чухал байна гэдгийг бол залуу гэр бүлүүд маань судалгаанд өгсөн байна. Энэ нь 65% байна. За дараагийн одоо онцлог зүйл нь бол ажил мэргэжил. Хүн ажилдаа байж ажил үр хүүхд арай амьдрал гэр бүлээ авч явна өөдлөн дэвжин тий энэ 33.7%-аар дөрвчгсэн байгаа бол 5-т нь одоо шудраг бас маш чухал байна гэр бүлд тий гэр бүлийн амьдрал цаашаа явахад гээд энэ болохоор 33.7 буюу 32.6 буюу 5 ч гэсэн бол 6-д нь одоо боловсрал за тэгээд мэдээж цаашаа хүний эрх найз нөхөд эд хөрөнгө авьяас чадвар нэр нөлөө бүхий танил тал гэдэг хүртлийн онцгойлж орж ирсэн байна тий. За тэгээд албан тушаал алдар цол нэр хүнд гэдэг хүртэл их чухлаа гэдэг ингээд 13 байраар жигсаацсан байна. Тэгэнгүүт залуу гэр бүлийн гишүүдэд мэдээж үр хүүхэд эрүүл мэнд гэр бүлийн бат бөх амар тайван амьдрал ажил мэргэжил шудраг ас гэдэг энэ чухал зүйлүүд номер 1-т орсон бол зорилтод гэр бүлийн үн цэнд юу орсон бэ гэх юм бол эрүүл мэнд үр хүүхэд гэр бүлийн амгалан тайван байдал бат бөх амьдрал боловсрал ажил мэргэжил гэж үзсэн байна. Ер нь анзаарах юм бол ийм ижил төвшний тий зорилтод ч байсан залууч байсан ижил төвшний зүйлийг үнэт зүйлээ гэж харсан байна. За тэгээ эдгээрээс ингээд үзэх юм бол тулгамдж байгаа асуудлуудаас үл хамааран ер нь л одоо хүний амьдралд эрүүл мэнд номер 1-т байх нь үр хүүхэд 2-т байх нь гэдэг нэг юм эрхэмлэл зүйл нь манай Монгол одоо хүмүүсийн тий ёс соёл уламжлал хандлага нийгмийн өөрчлөлт гэдэг энэ зүйлсээс хамаарат байгааг бол харж болох юм. Сүүлд ер нь ингээд анзаараад ахаар захин орчин буюу сошиал дээр нөгөө залуу малчтын гоё ингээд видео блогууд айгүйх ингээд тий гол нь хандлт үзэлт айгүй өндөртэй байгаа байхгүй. Тэгээ миний хувьд ч гэсэн нэг хөвсгөлийн нэг гэр бүлийн блогийг харсан тий. Ихтэй тэд чинь 3 төмс гэдэг нэртэй яжгаад нэрээ өрчлцээд шүү тий. Сүүлд юу гэсэн байлаа харин тий нэрээ өрчлөд гараад тэгээ тэр гэр бүлийн нөгөө нүүдлийн ингээд онцлог нэг айгүй сонирхол татчих байгаа байхгүй. Энэ байдлаараа өв соёлоо ингээд тий хот сөрөн газарт амьдарч байгаа бид нарт ч гэсэн ингээд дэлхийд дахинд ч гэсэн ингээд түгээх нь энэ өөрөө ингээд айгуугүй онцлог байгаа байхгүй. Тэгээ тэн дээр ингээд харахаар тэр нэг эмхтэн амьдрал тий өглөө нар мандахаас ахуулаад жаргах хүртэл бор бокс хийлгүй хажуугаар нүүр хүүхдээ анхаарч байгаа юм эр нөхрөө асарч байгаа юм. За тэгэл нөгөө мал хуугаасаа хамжилж байгаа юм. Ингээд гал голгомтой авч явж байгаа хоол хүнсээ бэлтгэж байгаа хийж байгаа гэл ингээд харах юм бол ямар гайхалтай хөдөлмөрч тий ядарна гэдэг зүйлд ингээд дийлдэшгүй ядарч байгаа ч гэсэн инээмсэглээ тэрийгээ ингээд гоё амьдралын амт болгож
болгоод гэтэл яг нөгөө таны саний ярьж байгаа ингээд Монгол хүний эрх хэмлэх зүйл гэдээ ярьж байгаа тий. Тэгээ энийг ингэж гоё түгээж дэглэгрүүлмээр байгаа хгүй. Тэгээ мэдээ сайн яжгаар саар янз бүрийн бас ингээд малчид ялангуяа мал малжаа хүмүүсээс ингээд тааруухан тэр жишээ кейсүүдийг бас сонсч л байна л да. Гэхдээ сүүлийн үед бас тэгж хийж блогуудыг харахаар их гоё байдаг шүү. Тэгээ тэр хүүхэд гэдгийг өндөрт баг харахаар нэрэл ялцчгүй өвтөл үр харам гихчээр те хаач байсан хүүхдийнхээ төлөө гэсэн л энэ зүрх сэтгэл Монгол хүний одоо те хамгийн цуснд нь байдаг юм сайн сайхан зүйлсүүдийн нэг шүү дээ гэсэн бодол бол төрч байна. За залуу гэр бүлүүдийн одоо энэ харилцаанд гэр бүлийн амьдралд нөлөөлж байгаа хүчин зүйлсүүдийг малчид маань гэр бүлүүд маань орон нутагт амьдарч байгаа гэр бүлүүд маань ингээд олон зүйлээр одоо ингэж тодтогсон байна л да. За энэ дээр ингээд харах юм бол 15 хүчин зүйл байна. 15 хүчин зүйлийн хамгийн нэгдүгээрт нь болохоор зэрэг за 4.74% гэж мөн үү те үр зээлтэй удаан амьдрахын бидний одоо амьдралд ингээд нөлөөлж байна. Гэхдээ яалтчгүй одоо эн чинь ингээд олон хүмүүсийн амьдралд нөлөөлнө л дөө. За дараагийн дугаарт нь болохоор ажилгүйдэл гэж 4.458%-аар илэрхийлсэн байна. Тэгэхээр одоо ингээд ажилгүй байна гэдэг чинь амархан бас биш л те хэцүү л те тэгээд хэцүү шүү дээ. Өнөөгийн нийгэмд тэгээд ингээ ажил эрхлээд орлого олоод үр хөвгтөд хийжээгээд энэ яг орчин үеийн хөвгтөстэй ижилхэн гар утас хэрэглээ ингээ хэрэглүүлээд амьдруулж чадахгүй бол бүр ингээ хэцүү байдлаас ингээ үүсэж байгаа ш те. За дараагийн дугаарт нь гендрийн хамгийн одоо багт нь шүү. Нөгөө 15 хүчин зүйлийн маань гендрийн хэвшмэл ойлголтыг бол энэ хүчин зүйлсийнхаа одоо хамгийн бага хувиар буюу 2.06%-аар гэж тэ дүгнсэн байна. Өөрөөр хэлбэл одоо нөгөө бидний чинь хувьд бол уламжлалт одоо ийм онцлогтой онцлог одоо ингэж явагдчих гэр бүлүүд шүү дээ тэ эцгийн эрхт ёсоор явагдаж байгаа. Гэтэл энэ байдал чинь эмэгтэйчүүд ингээд ар гэрээ ингээд авч явах хэвээр үр хөвгтүүдээ одоо өсгөж хүмүүжүүлэх хэвээр гэдэг байдал орчин үеийн гэр бүлүүд дээр бас жоох ингэж зөрчилддөг бах тий. Гэтэл ингээ харах юм бол яг эв тэнцүү ингээ авч явж байгаа гэр бүл нь айгүй сайхан хөгжөөл нэгээ ойлгоол гэр бүлийн харилцааны асуудал багтаа байж итэл чи намайг дагаад явуул яв байвал бай гэдэг нэг уламжлалт хандлага чинь яг гендрийн хувьд бол тий эмэгтэйчүүдийг хит их ятраадаг шүү дээ. Бүх зүйлийг нь хийх ёстой, зохицуулах ёстой, амжуулах ёстой. Тэгэхээр энэ дээр нөгөө усын харилцаа бас жоох орхигддог болов гэсэн яг судлаач хүний хувьд бас ингэж харж байна л та. За тэгээд цаашлаа харах юм бол залуу гэр бүлд ба нийгмийн эдийн засаг улс төр соёлын одоо зүйлүүдийн ихэнх нь дунд зэрэг нөлөөлдөг. Одоо нийгэм эдийн засаг гэдэг тэр зүйлсүүд бол дунд зэрэгээр нөлөөлж байгаа тийм. Эдгээрээс өргөн хэрэглээний барааны өсөлт ч гэсэн нөлөөлж ийн гэдгийг бас харуулж байна. Өөр зээл мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг гэсэн ийм одоо илэрхийлэмжийг гаргасан байна. Гендрийн хөвшгөл ойлголтын талаар ойлголт мэдлэг дутмаг. За нөгөө талаас гендрийн хөвшмөл ойлголтыг хүлээн зөвшөөрдөг байх талтай. За тэгээ залуу гэр бүлд маань өөр зээл өргөн хэрэглээний бараа үнийн өсвөл бүх шатны төрийн байгууллагын үйлчилгээний хүнд суртал хамгийн их сөргөөр нөлөөлж байхад зорилттой гэр бүлүүдэд ядуурл ажилгүйдэл өөр зээл хамгийн их сөргөөр нөлөөлж байна гэж сэтгэлээ илэрхийлсэн байна тий. Ажилгүйдэлтэй л байгаа бол тэгэл ядуурна тий нөгөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй үр зээлэндээ баригдана шүү дээ. Тэгэхээр хаана манай Монгол улс ер нь ажилгүйдэл гэдэг зүйлийг хэрхэн яаж шийдэх юм бэ тий. Зөвхөн нэг одоо байгууллага компанид ажиллаад цалиа авах уу эсвэл Монгол улс маань өөрсдөө одоо юу гэдгийг те дор дорноо ингээ үйлдвэрлэгч бүтээдэг улс болох уу гэл ингээл ярихаар олон асуудлууд яригдах байх л та. За цаашаа тэгвэл тулгамдж байгаа асуудал за хэрэгцээ үйлчилгээний талаар мэдээллийг өгье те. Тэгээд 805 гэр бүлээс эдийн засаг, амжиргаа, нийгмийн харилцаа, сэтгэл зүй болон эрүүл мэндийн одоо тулгамдж байгаа асуудал хэрэгцээг бол судалсан байгаа даа шүү дээ. Тийм учраас одоо эдийн засаг, амжиргааны байдлыг дундаж үзүүлэлтээр нь гаргаж өгсөн байгааг бол хүргэе. За хоол хүнс тэжээлийн одоо асуудлууд маш их гардыг байна. За энтэй холбоотой залуу гэр бол 378% байгаа бол зорилтод гэр бүл маань 322. За амралт чөлөө цагаа өнгөрүүлэх байдал 277%-тай, өрхийн сууцны байдал 302, амжиргааны түвшин 248, нийгмийн даатгал 375 гэдтэй. За одоо энийг ингээд энэ хуваар нь хилээд байгааг нь тайлбарлах юм бол нэг бол маш муу, 2 бол муу, 3 бол дунд зэрэг, 4 бол сайн, 5 бол маш сайн гэсэн үнэлгээгээр өгсөн байгаа. Тэгээ 2 бол ер нь муу айхны, 3 бол ер нь нэг дунд зэрэгэл чүүтэй айтал байна да гэж сонсогч та бас ойлгож аваарай. Тэгээ цалин орлогын хувьд гэх юм бол 216 гэдэг маань муу л байгаад байна тий. Тэгээ хүүхдийн суралцах нөхцөл 382, амьдрах таатай орчин
236, бизнес эрхлэх боломж 254 гэд дандаа хоёрлон унтсан байгаа дээ. Тэгээ энэ судалгаанаас дүгнээд харах юм бол залуу гэр бүлийн цалин орлого, амжиргааны төвшин, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх байдал, за тэгээ бизнес эрхлэх байдал бол хангалтгүй харагдаж байна. За тэгээ цаашаагаа харах юм бол тааруухан хангалтгүй гэдгийг тий. Харин зорилттой бүлгийн одоо гэр бүлтэй харьцуулах юм бол хоол хүнс тижэл, газар өмчлөх боломж, хүүхдийн суралцах нөхцөл, нийгмийн даатгал нь хэвийн буюу сайн гэж үзсэн байна. Тэгээ залуу гэр бүлд эдийн засаг амжиргааны асуудлууд бол ингээд тулгарсан хിവэрэл байгаад байна. Цалин орлогыг тий 42% буюу ойролцоогоор 3 гэр бүл тутмын нэг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг харсан бол амжиргааны түвшин 27.8% буюу ойролцоогоор 4 гэр бүл тутмын нэг нь за амжиргаан одоо бизнес эрхлэх боломж гэдэг дээр 22.5% буюу ойролцоогоор 5 гэр бүл тутмын нэг нь одоо өсгөх хэрэгтэй байна. Асуудал тулгамдаад байна гэдгийг бол илэрхийлсэн байна. За цаг баг үлдсэн учраас хоёлаа бас арга замууд те за улсаас ямар арга зам байхын залуу гэр бүлүүд яах ёстой юм гэдэг дээр бас ярил. За тэгээ. Гэхдээ сүүлийн нэг судалгаагийн төснэгтийг харж байгаа ч энэ дээр болохоор залуу гэр бүлийн тий харилцааны нөхцөл байдлын нөхцөл байгаа байхгүй. Тий чухал. Гэхдээ яг би бол таамаглагтаа эхнэр нөхрийн хосын харилцаа бол нэг намирт одоо ингэж явагддаг болов гэсэн чи бас боломжийн гарч ирсэн биш үү? Залуу гэр бүлийн харилцааны нөхцөл байдлыг судлахад ээж хүүхэд болон аав найз нөхдөдтэй харилцах харилцааны дундаж үзүүлэлт нь 417-аас 436-гийн хооронд одоо энэ хамгийн өндөр хувь нөхгүй хэлбэлцэж байгаа дурдсан асуудлуудаар асуудал гардаггүй гэлтгэж байна гинэ. Тэгвэл бас сайн байна тий. Харин хадам аав ээжтэйгээ харилцах харилцаа, үе тэнгийнхний харилцаа, эхнэр нөхрийн харилцаа нь бусад үзүүлэлтээс бага байгаа нь цаашлаад анхаарах. За тийм баг. Хосын харилцаа тий. Харилцааг дэмжсэн олон талд үйл ажиллагааг явуулах нь зүйтэй тий. За залуу гэр бүлийн яг нэг хичлэг байсан штэ. Та их нартай хайртай гэж хайртай бололтой л байдгийн штэ гэл тий. Ингээ нэг хайртай гэж ойртоо хийсэн үү гэсэн чи хэлээгөө гэ тий. Яагаад гэсэн чи надад хэлээд байгаа бололтой байдгийн штэ гэд тэрийг нэг ийм баримжаагаар тий. За залуу гэр бүлийн харилцааг зорилттой гэр бүлийнхтэй харьцуулах юм бол тулгамдж байгаа асуудал нь харьцангуй багш дараах асуудлуудыг болвол ингээд тулгамдж байгаа асуудлаараа ингээд тодорхойлсон ба. Эхнэр нөхрийн хоорондын хэрүүл маргаан үйл итгэлцэл тий. За тэгээд хүүхдийн захимд онтолд за хүүхдэдээ тавих анхаарал халамж багассан, орхигдуулсан гэж харагдаж байгаа. За тэгээд залуу гэр бүлийн харилцааны хувьд хэрүүл маргаа хүүхдэд тавих анхаарал багасж орхигдуулж байгаа ингээд түгээмэл байна. Тэгээд үүнээс үүдэлтэйгээр хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох захимд онтолтонд ингээд өртөх асуудлууд их гардаг гэсэн ийм бас агуулмжийг асуумжууд бол ингээд хариулсан байна тий. За тэгээд энэ үр дүнгууд бол юг хэлж ийнө гэхээр зэрэг судалгааны үр дүнгээс залуу гэр бүлийн голлох их усөрн цалин, хуваарь хөдөлмөр эрхэлсний орлого, хүүхдийн мөнгө болон залуу гэр бүлийн хамгийн чухал эрхэмлэх зүйл нь хүүхдүүд эрүүл мэнд болон гэр бүлийн амар амгалан байдлыг одоо ингээд өөртөө хэлсэн байна. Ажил мэргэжил шудраг эсийг бас илүү эрхэмлэж байна гэдэг зүйлийг бол илэрхийлсэн байна. Гэх мэтлэн ингээд судалгааны үр дүнгууд бол байгаа юм. За тэгээд ерөнхий дүгнэлт болон ерөнхий дүгнэлтийг нь хоёулаа хүргэчихэдэг хөө. За тэгье. За танаас эхлэв. За чи хүргээ явчих. За гэрлийн тухай хууль тогтоомжинд Монгол Улсын одоо үндсэн хууль, иргэний хууль, гэр бүлийн тухай хууль болон тэдгээртээ одоо нийцүүлж гаргасан хууль тогтоомж бусад актуудаас ингээ бүрдсэн гэдгийг нь бол илтгэсэн байна. За тэгээд үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн гэрлэлт нь хуулиар тогтоосон насан турш эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш хэрэг гэдэг зүйлийг бол ингээд тодорхойлж өгсөн байна л да судлаач маань. За тэгээд гэр бүлийн тухай хуулиар гэрлэлт гэр бүлийн харилцааны эрх тэгш сайн дурын одоо юм харилцаа ялгуурлагдаггүй гэр бүл их нэлхас үр хүүхдийн ашиг сонирхол төрөөс хамгаалах ийм одоо тий эрх бүхий хүмүүс байх ёстой ийм хуулиуд бол заагсан гэдгийг ингэж оруулж гисэн байна. Гэхдээ яг судалгаатай маань холбоотой дүгнэлт нь бас хаанагаан болоо тэрийг нь хараад тий. За тэгээ залуу гэр бүл 42 буюу ойролцоогоор 3 гэр бүл тутмын нэг нь цалин орлого нэмэгдүүлэх 27.8% нь ойролцоогоор 4 гэр бүл тутмын нэг нь амжиргааны түвшингээ сайжруулах хүсэлтэй 22.5% нь ойролцоогоор 5 гэр бүл тутмын нэг нь бизнес эрхлэх боломж болон зээлээ төлөх зэрэг эдийн засгийн амжиргааны асуудлууд бол тулгардаг гэж энэ судалгаан дээр л ингээ батсан байгаа. За тэгээ гэр бүлийн харилцааны хувьд хэрүүл маргаа хүүхдэд тавих анхаарал багассан, орхигдуулсан түгээмэл одоо аргагүй юмтай орон нутагт амьдарч байгаа гэр бүлүүд маань тий. Тэгээ үүнээс үүдэлтэй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа, цахим дондолт өртөж байгаа асуудлуудыг бол гэр бүлүүд маань түлхүү дурдсан. Судалгаанд оролцогчдын 41% буюу ойролцоогоор 3 гэр бүл тутмын нэг нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, биеэ үл хайхарсан байдал, 21% буюу ойролцоогоор 4 гэр бүл тутмын нэг нь одоо стресс бухимдалтай гэдэг одоо байдлыг илэрхийлсэн эрүүл хүнсний хэрэглээг ч гэсэн дурдж байна. Эмнэлгийн үзлэг одоо энэ үйлчилгээ, шинжилгээ за цаашлаад хэрэглээний талаас компьютерийг
хэрэглээ зэрэг одоо эрүүл мэндийн одоо энэ асуудлуудыг бас ингэж дурдж өгсөн байна л та. За тэгээд энэ байдал нь юу гэж үзэж байна вэ гэхээр залуу гэр бүл доктортой суршилтай ажиллах ажлын байрыг нэмэгдүүлж орлогоо нэмэгдүүлэх эрүүл мэндийн үйлчлэгэнд хамрагдах баг хүүтэй зээл бас хамрагдах юм бүсэлтэй байна. Залуу гэр бүлийн амжиргааны эдийн засгийн нөхцөл байдал давхарсан доогоор өдөр тутмын хоол хүнсээ худалдаж авах, орон сууцны нөхцлөө сайжруулах, орон байр сууц худалдаж авах, газар өмчлөх зэрэг асуудлууд бол тулгамдж байгаа учраас энэ дээр бас анхаарч өгөөрэй. Залуу гэр бүлд одоо ялангуяа орон нутагт амьдарч байгаа залуу гэр бүлд доктортой сууршилтай ажлын байрыг нэмэгдүүлж өгөх, орлогоо нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчлэгээ бүрэн хамрагдаж чаддаг байх, орон гэртээ болох, за тэгээд амьдарч байгаа байр сууцаа сайжруулах, гэр бүлдээ чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө, гэр бүлийн боловсрол олох сургалтуудыг одоо үе шаттайгаар зохион байгуулдаг байх, хамруулах энэ хэрэгцээнүүдийг хангаж өгөөрэй гэсэн одоо бас яг ийм дүгнэлтүүдийг бол гаргасан байна. За энэ бол улсаас төр засгаас шийдэх зүйл байлаа. Гэхэд хоёрт нь бол мэдээж хувь хүн өөрсдөө одоо залуу гэр бүл мэдээж хайр сэтгэл гэдэг одоо зүйлтэй тулгараа жамсараа гэр бүл болно. Тэгвэл гэр бүл болохдоо миний хувьд одоо эр нөхрийн хувьд ямар үүрэг хариуцлага хүлээх вэ? Эхнэрийн хувьд ямар үүрэг хариуцлага байгаа вэ? Цаашаа бид гэр бүлтэй үр хүүхэдтэй болоход амьдралаа хэрхэн авч явах вэ гэдэг ийм алсын зорилго төлөвлөгөө гэдэг юм уу тийм зүйл байх. Өмнө нь бас ажил, мэргэжил, боловсрол юугаар амьдралаа цаашаа залгуулж явах вэ гэдэг энэ зүйл байх. Тэгэхээр энэ зүйлийг ч гэсэн хувь хүмүүсийнхаа үүднээс одоо төлөвлөгөөтэй, бодлоготой бас шийдэлтэйгээр цаашаагаа залуу гэр бүлийнхаа амьдралыг бас зохиохон зүйтэй болов уу гэж хэлээд өнөөдрийнхөө судалгаа 71 нэвтрүүлгийг өндөрлөө. Судалгаа 71 нэвтрүүлэг өнөөдөр орон нутагт одоо ажиллаж амьдарч байгаа залуу гэр бүлүүдэд тулгамдж байгаа асуудлуудыг хүргэлээ. Гэр бүлийн радиогийн 2 дугаар студид гэр бүл судлаач хөтлөгч Инх Цолмон, сэтгүүл сэтгэл судлаач Баясгалан ажиллаа. Бидэнтэй хамтдаа байсаар хэм сонсогч танд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Асуудлыг ойлгосон хүн шийдэлд нэг алхам ойртож Таны амьдралд тулгарч байгаа асуудал бидний ярилцсан сэдв зөвхөн мэдээлэл биш. Таны амьдралд өөрчлөлт авчрах эхлэл болно гэдэг итгэлтэй байна. Судалгаа 71 нэвтрүүлэг үнэн мэдээлэл, зөв ойлголт, бодит шийдлийг санал болгоно. Дараагийн дугаараар өөр нэг асуудлыг хамтдаа задлая. Гэр бүлийн радио 104.5